Мейкапыг би тэгтээ ингэж боддог байхгүй юу? Одоо ингээд хувийн өнгө гэл бас ярьдаг шүү дээ. Ганцхан хувийн өнгөн дээр ингээд будаад байвал ингээд тасаараа бодвол амар уйтгартай шүү дээ. Тэгээд дээрэс нь бас ганцхан төрлөөр будаад байвал бас уйтгартай. Тийм учраас тренд ч угаасаа яг нэг тухайн үедээ гараад ингээд алга болчдөг. Тийм болохоор мейкап дээр бол трендийг даах нь зүгээр дэжгүй. Тухайн үедээ гоё надад өөр таалагдал гоё харагдаж байгаа юм бол болно. Тэгэл дараа нь үргэлжлүүлээл өөрөө янзаар будаад явсан нь зүгээр юм болов уу гэж боддөг. Тэр нөгөө хувийн өнгөн дээр хүртэлтэй яг ганцхан өнгөөр будахгүй. Тэгээд бас тухайн нөгөө мөчөөсөө хамаарад ямар хувц өмсөж чинь хаана очих чинь гэдгээс хамааруулаад өнгөө өөрчлөө, жоохон хэм маягаа өөрчлөөд ингээд явбал зүгээрсэн. Хүн болгоно нэг юм цогтөг хувцлал эсвэл цогтөг буудал, цогтөг юм хөмсгний хэлбэр гэж байгаад байгаа шүү дээ. Гэтэ тэрийг хүмүүс ингээд олоогүй яваад байдаг. Тэнгүүт тренд гэдэг чинь ингээд янз янзаар ингээд байс хижээл өөрчлөгдөөл, байс хийж байгаа л өөрчлөгдөөл ингээд байгаа шүү дээ. Тэрд бол болгоныг ингэж нөө дуурайгаад ингээд өөрчлөөд яваад байх тусмаа өөрийнхөө нүүрний хэлбэрт тохирсон ч гэдэг юм уу те хүмүүсийг гинт ингээд олоод авах боломжтой байгаа байхгүй те. Тэгээд ингээд өмнө нь ингээд яг нэг хэлбэртэй хүмүүсийг зурж явжснаа гинт ингээд тренд тагаа. За энийг нэг үзчихье та те. Дараа нь дахиад нэг өөр тренд гараад дахиад энийг үзчихье та гэж явсараад олон юмнуудыг ингээд туршиж явсараад өөртөө зөксөн юм болдог. Тэгэх юм бол ер нь трендээ бас ингээд хөрхөнд дагах зүг. Мейкапын хувьд ч гэх юм те. Хувцал дээр ч гэсэн бас ялгаагүй шүү дээ. Ингээд өөрийнхөө хэлбэр тохирсон хувцыг би ингээд өөрөө мэдхгүй зүгээр л ингээд за энэ болд юм чи ингээд яваад байсан. Тэгснээ ингээд тренд дагаж ингээд өөр хувцалсаар агаад өөрийгөө бас энэ дундаас бас тэгэхээр нөгөө хүмүүс ингээд өөрийгөө ингээд өөрчлөгч гэдэг юм уу те ингээд өөр юм туршихаас ингээд айгаад байдаг юм шиг санагдаад байна. Тэгэхээр тренд гэдэг зүйлсийн тусламжтайгаар өөрөө ингэж нөгөө өөрчлөх юм сорилтонд ороод юм өөр юмнууд туршиж явсараад хүн өөрийгөө олдог. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамд төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.